Өнөөдөр Улаанбаатар хотод сургууль хэрэгтэй, цэцэрлэг хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ өнөөдөр сургууль цэцэрлэг бариад хийхээр дулаан байхгүй шүү дээ. Байшин дотор гэрэл асж байна. Халаалт нь байна. Энэ байшинд ус ирж байна. Энэ байшингаас бохор ус гарч байна. Энэ бол инженерингийн суурь дэд үтс. Энэ байшингаас гараад гадаа явган зам, ат зам нийтийн тээврийн үүдэнд нь ирэх ёстой. Тэгэхээр суурь 7-8 дэд үтс байдаг. Энэ дэд үтцийн шийдэг үүжиж одоо дахиад сургууль цэцэрлэг яриад юу яах. Яг л сургууль чи халаалт байхгүй. Эрчим хүчний яамнаас дулааны техникийн нөхцөл авах гад 600 гаруй өргөдөл. Тэгээд дээрэс нь манай эрчим хүчний систем 160% ачаалттай. Одоо өвөл 1 сард хөвтрээд захын цэгүүд дээр хасах 40 градус өрөөл зарим шугам хоолой хөлдөнө. Өнөөдрийн нөхцөл байдал тийм байна. Тэгэхээр буцаад эн чинь өөрөө маш олон асуудлуудыг ярихын тулд хот гэдэг чинь өөрөө дэд үтцийн төлөвлөлт. Хот гэж газар байгаа бол сити гэх тийм дэд үтцүүд тунд амьдардаг байхгүй. Орчин үеийн дэд үтц хангалттай. Тэгэхээр эдгээр асуудлуудыг яг шийдээд суурьаар нь энэ одоо 40 жилийн завхарлаа засъя гэвэл бид нар хүссэн үсээгүй дулаан цахилгаан цэвэр ус бохор ус гэдэг энэ суурь асуудлуудаа шийдэхээс ямар ч арга байхгүй. Энэ номерт бол энэ дулааны асуудал байдаг. Мэдээж хүний эрх харахад өнгөрсөн жилүүдэд агаарын бохирдлыг маш хүчтэй ярьдаг ус. Энэ жилээс нэлээд гайгүй болсон. Би түрүүс бид нар 3 байр олон улсын хэмжээнд бол ухардсан. Улаанбаатар хот 15 жилийн өмнөх агарын чанарын үзүүлэлт дээр одоо явж байгаа. Бид нар албан статистикуудыг 12 сарын 15-ны авчаа зарлана гэж ерөөхдөө төлөвлөд байж байгаа. Агаарын бохирдлын өмнөөс болоод байна гэвэл маш энгийн шүү дээ. Хүүтэн газар өвөл дулаацгаал нүүрс түлээд байгаа. Тэгээ нүүрс түлээд байгаа учраас утаа гараад байгаа. Тэгээ яагаад дулаацах гээд байгаа юм нөгөө төвийн дулаан хөрөлцөө болсон. Маш ингээд энэ дээр нэг юм олон бодлого хэрэг байхгүй. Зөвхөн дулааны станцуудаар их төлөвлөж хийгээд дэд үтцийн хөрөнгө оруулалт хийгээд явуул асуудлууд шийдэгдэх байсан.